Та сайн байцгаана уу? Өсвөр насны хүүхдүүд маань ихэвчлэн 12-оос 18 насны хүүхдүүд маань байдаг. Сэтгэл зүйн хувьд болохоор энэ хүүхдүүд маань нэгдүгээр ямар тааж бие махбодын хувьд өөрчлөлт гарч эхэлдэг. Дуу хоолойны өнгө өөрчлөгдөв. Нүүрэн дээр нь биен дээр нь батг гарах. Үүнээсээ болж бидэнд хүүхдүүд маань ихэвчлэн нийгмийн харилцаанд орохосоо татгалцдаг. Сэтгэл хөдлөлийн гутралд орж эхэлдэг. Гутралд орсноороо энэ хүүхдүүд маань нийгмийн харилцаанд орохгүй, найз нөхдөдөө харилцахгүй, гэр бүлийнхэнтэйгээ харилцахгүй, өөрийгөө дотгошоо болох, амиа орлох чиглэл рүү гарч ирдэг. Үүнээс бид нар бүгдээрээ сэргийлэх хэрэгтэй. Өөрийгөө хэн бэ? Би хэн бэ? Би хэн болж төлөвшөх вэ? Бид нар бүгдээрээ тэрнийхээ төлөө хичээх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь бид бүгдээрээ харилцаанд маш сайн оролцож явах хэрэгтэй. Ямар ч хүнтэй ийдэг. Муухай харьцсан ч болно, сайхан харилцсан ч болно. Яагаад гэвэл та бүгдээрээ суралцж байгаа, сурагч, хүүхэд багч байна. Тийм болохоор та бүхэн маань би хэн бэ гэдгийнхаа төлөө маш сайн хичээж явахыг зөвлөж байна.